Ямар ч сан би бол ариун нахчиг бол маш ихнасаа мэднэ. Одоо ариун нахч 40 жил дуулж байгаа л гэдэг шиг би баг 35 гэдэг шиг мэднэ. Нөгөө нэг жоохон бахта манай өвөө ухтнаагаа гэдэг одоо хүн болох мэдчихэж байгаа бах те. Би тэд чинь усан филармонд өвөөгөө дагаад өвөөгийн ажил дээр гүйжлэвдэг. Тэгээ одооны том урлагийн төлөөлөл ах эгч нартайгаа бүгднтэй ингээл багасаа ерөөхдөө бүгднтэй таарч өссөн. Тэр донд бас ариун нахч маань яг ч хүмүүний дурсамж бас байдаг. Тэгэл манай ухнаа дараач гэл бит хоёр чинь байнга таардаг. Тэгээд ямар ч манай өвөөгийн бол ухнаа агшаа гээд шавин ядаг. Тэгээд ариун нахчгаар ингээд яг өнөөдрийн засал шиг юм улаан өнгө гал ерөөхдөө ингээд шууд бодогддог, эрч хүч шууд санагддаг ариун нахч гэхээр тийм. Ерөөхдөө нөгөө бага насны дурсамжинд би чинь одоо кивич биш те дуулж эхлэегүй өвөгийн хайртай хүмүүс ариун нахч маань бас өвөгийн маань соёл эрдэнэ хамтлаг тэгэл улсын филармон соёлын дүүргөө гэл ерөөхдөө тэр хавар л явж байхад ариун нахч маань бас байнга таардаг байсан. Тэгээд байнга хөөртдөг хөөрхөн хайртай тас өнөөс ихчлээ одоо миний дурсамжинд бол байдаг. Ариун нахч одоо дуулсан дуу бүхэн хийт болдог байсан. Бүх дуунд гараад тусагчдад хүрээл бүхний дуртай дуу болж чаддаг байсан. Бүх дуундаа маш уран бүтээлч хандаж одоо яг урлагийн хүн ямар байх ёстой маш чанартай уран бүтээлүүдийг бас хийдэг байсан. Би жоохон бахта илүү сонсдог байх үед нөгөө Ангермагш маань зохиосон Blue Jeans байдаг шээ. It's my Blue Jeans гэдэг тэр донд дуртайсан. Өсөө бас нэг дууг нь бас бичиж аваад гэрээ цэвэрлэхдээ ганцаараа амар хашгираад чанга ингээл бүр орчноосоо тасрал дуулаад гэрээ цэвэрлдэг байсан ба тэр дууныхаа нэрийг ямар туйлаа нэг миний дуртай дуу бас байд юм аа. Тэгэл ерөөхдөө жаргал зүзээгүй зүйл дурлал гэж ариун нахч чинь хайрын дуунууд байгаа. Яг санаанд орж байгаа дуу нь болохоор яг тэр Blue Jeans тий. За ингээ ариун нахчтай одоо охтын амтлагтай бидний ерөнхийдөө ингээд уран бүтээлчдийн үлгэр жишээ бас энэ олон жил тий одоо уран бүтээлчтэй маань их шүү. Тэгээд яалтчгүй одоо тайзан дээрх үзүүлбэр өөрийнхөө дуу одоо тэр үзэгчдэд хүргэх тал дээр тэгээд чадaltaй хоолойтой дээрээс нь стил имижийг байнга сольж бүрдүүлдэг. Тэгээд тайзны үзүүлбэр бүрэн бүжигтэй ингээл те яг тайзан дээр хүн ямар байх хэвээр бүгдийг бас харуулж чаддаг. Бидэд бас үлгэртөөрөө бас авдаг шүү. Таньда тэгээд анх жоохон бахад ариун нахч ямар байсан одоо харахад яг тэр хിവэрээ бүр яг хിവэрээ тэр яг маш залуугаараа байдаг шүү. Танд тэгээд тоглосон амжилт хүсье. Баяр хүргье. Бас 40 жил гэдэг бол маш урт хугацаа энэ хооронд одоо маш олон зүйлийг бас даван туулж байгаа. Маш төсвөр төвчээр ухаан зарж амьдрал ажлыг хослуулж тэсэрний уран бүтээлтэй өдөө амжилттай яваад бас бахархдаг шүү.